tried to scream, but my voice was gone. За сайн байцгаана уу? 5 сарын 8-р 2 дахь мөнгө хуваарлалтаа хичээнэ. Өнөөдөр 561 мянган төгрөгийг хийн. За тэгэхээр хуримтлалаас эхэлнэ. Энэ 7 хоногт сарын зардалтаа бас мөнгө хийхгүй. Дараа 7 хоногт хийн. За 52 7 хоногт 11 мянган төгрөг хийн. 11. За ингээд нийт 20 40 60 80 100 20 40 60 80 100 40 241. За шинэ жил дээр 20 мянга хийн. 20 40 60 80 100 20 40 Бабала. 140. За энэ модыг бутна. За явцгай чаленжтэй 50 мянга хийн. За ингээд нийлээд 20 40 60 80 100 20 40 60 80 220 40 60 80 310 мянга. Оо, яана 50 мянга хийсэн шүү дээ. Буруугаар бичсэн шүү дээ. Энийг бодох юм. За энэ 20к дээр 240 гэж яагаад ихийг хийж байгаа гэхээр одоо энэ 5 сарын сүүлээр 2 хүүгээ амархаар хятад руу яваад зоо парк үзье гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ ээжтэйгээ хамт яваа. Тэгээ ер нь бол зардлан гайг учраас тэрэндээ ингээ багтаагаад явчих юм төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ тэрний мөнгийг бас цуглуулж байгаа гэсэн. За тэгэхээр 240 1 2 3 4 5 6 7 8 9 10 220 40 240. За ингээд нийлээд 20 40 60 80 100 20 40 60 80 200 20 40 60 80 300 20 40 60 80 420 40 60 580 ингээд 500. Чаар. Яг ингээд 500 болчих. Нэг тийм онц өөр юм хийхгүй. Ер нь манай хоёр хүүхдээ амтнд бүр амар дуртай байхгүй. Амтны ном айгүй уншдаг. Тэгэнгүүт тийм миний удаартай тий. Тэгэхээр нөгөө нэг амтан үүсгэх гээд байгаа. Тэгээд би тэгэд нэг 100-ны одоо энэ жилийнхаа эхний аялал болохоо. Амар амт. Тий амар бол амт үүсэн. За одоо энэ дэвтэр дээр маань 200 мянган төгрөг дөрөх үлдлээ. Тэгээ энэ хоригдол маань дуснаа гэсэн үг байна. Та зургаа бүтэн зурд юм ээ тий. Та бүтэн илүү гарахгүй шиг зурд юм ээ тий. Гэж юм уу. За энэ 100 тогтоон дээр болохоор одоо юу вэ? 100 тогтоо 10 мянган төгрөг хийн. За 10 мянган төгрөг хийхдээ энэ 100 тогтоо төр үлдээ чи энэ чинь нүуний дахиад энээс үлдсэн мөнгө өдрөх юм. За тэгэхээр одоо юу яа? Гарын мөнгө. Чухал хөтлөөд байна. Гарын мөнгө
болон 7 хоногийн мөнгө өдрөө хийн. Би таны гаяг харсан. За ийм мөнгнүүд үлдсэн байна. Зөндөө мөнгө үлдсэн байна 7 хоногт. За эдгээр бүгдээрээ 100 тогтвор орно. Энэ 100 тогтвор дуусах юм бол бас 100 тогтворынхаа мөнгийг аваа явуучмаар байна. За хүнсний мөнгө нь 150 мянган төгрөг. Гарын мөнгө нь 80 мянган төгрөг. Ингээд 80 мянга явчих. Ингээд 150 авах. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15. Энэ 100 тогтворно. За ингээ хүнсний мөнгө болчихно гэсэн үг. Хийдсэж. За одоо тэгэхээр 100 тогтоогоо бөглөнө гэсэн. За тэгэхээр 100 тогтоо маань ямар гоё бөглөгдөж байна. За энэ чинь 3000 500 4500 За ингэ чи 45-ыг ямартай ч ингээ бөглөөд тэгээ энэ 41 мянгаыг за тэгэхээр ингээ доод талаас нь эхэлж байна. 41 мянгаас хасах нь 9600 хасах нь 9500 хасах нь 9400 9300 9300 хасаадыг 32-ыг бодоод болох юм. За. За тэгэхээр ямар карт авах нь гэхээр 32 тэгээд 45 45 нь болохоор тийшээ туслаа. Тэгээд сүүлийн 1 2 3 4 93 хүртэл ингээд авчихна гэсэн. За тэгэхээр энэ бүхэл мөнгнүүд нь бүгдээрээ ийш явна гэсэн. За дахиад нэг шалгахчаа тий. 3200-аар нэмэх нь 9300, 9400, 9500, 9600. За таарч. За тэгээ эдрийг ингээд